За бүгдээрээ сайн бацхан уу 2024 оны 9-р сарын 26-ны мэндүрья. За тэгэхээр яг гоо ерөнхийдөө сургалт орно гэдгээ зарласан. Тэгээд хэд хэдэн асуултууд бол ирж байна. За тэгээд тэр асуултууд хариулахаас өмнө бол эхлээд ерөнхийдөө би ингээд YouTube сувг дээр яг ингээд real time дээр арилжаанд яг за одоо орж шүү. Энд stop loss-тай тэн TP харж ийн гэж тавиад за тэгээд TP хөрөнгөтөнд за одоо яг энэ цаг энэ минутанд TP хүрлээ гарлаа эсвэл наан ингээ ашиг авлаа гэдэг ингээ бичлэгүүдийг оруулж ирсэн. Яг real time дээр шүү. Та бүгдээр on сарын тааруулга хараарай зөө. За яг хөө тэр яг хөө тэгээд тэрнээс хойш YouTube бичлэг хийхэ болоод Telegram руу шилжүүлээд Telegram дээр ID-нуудаа оруулаад ингээд явсан. Тэрнээс хойш бас нэлээд ID өгсөн байна. За тэгээ бүгдийг яг ингээд тэдэн сарын тэдэнд ийм ID өгсөн тэр нь ингэж явсан гэдэг би та яг одоо харуулъя зөө. За тэрний дараа би асуултууд хариулнаа. За хамгийн эхлээд ерөөсө Telegram нээгээд 4 сарын 8-нд өглөө 10 цагт GBP NZD-гээр бол ID маань эхэлжээ. За энэ хэрвээ харж байгаа бол 4 сарын 8-нд өглөө 10 цагт GBP NZD 4 цагийн тайм фреймийн зураг дээр ингэ шинжилгээ явуулсан байна. Long арилжааны шинжилгээ явуулсан. За тэгээд ийм хэмжээтэй ингэж явжээ. За тэгээд дараачих нь бол CHF JPY. За 4 сарын 9-нд 4 сарын 8-нд өглөө 10 цагаас бас GBP NZD-ийн хараас явуулсан байна. За энэ бол GBP NZD-ийн зураг орч тий. За sorry. За тэгээд энэ ийм дүн шинжилгээ явуулсан байгаа. Telegram дээр бол яг ингэж байж байгаа. Тэд сарын тэдэндээ байж байгаа. За тэгээд эндээсээ ийм long арилжааны төлөвлөгөө явуулсан. За TP хүрэхгүйгээр break-even ус ийм арилжаа байгаа байх нэ. За одоогийн байдлаар юм байна. За дараачих нь Евро USD 2024 оны 4 сарын 10-нд би ийм тамга өгсөн байна тий. За хэрвээ харж байгаа бол энэ бол 4 цагийн time frame. Эндээсээ энэ хүртэл унаад ороод ирсэн байсан. Одоо энэ үргэлжлээ шууд унна. Эсвэл бол ингэж ирээд уннаа гэж би таамаг оруулсан тийм үү. За тэр таамаг оруулсан маань бол энэ 4 сарын 10-ны 8:39 минутанд байна тий. 4 сарын 10-ны 8:39 минутанд. За энэ 20 AM гэж 20 PM шүү. За тэгээ араас нь ингэж орсон байна. Яг орсон цэгээсээ яг эндээс орсон энэ цэгтээ ингээд скриншотоо тавьжээ. За тэгээд TP хөрөнгүүд ихэнх ашиг авсан дахиад доошоо явна байх тэгж байгаад pullback барих гэж үснэ хийдүүлээ гэсэн тий. За тэгээд эндээс дахиад доошоо явсан байна хэлсний дагуу тий. Тэгэхээр ихэнх ашигудаа бол хаацсан, үлдсэн ашиг бол энэ дунд хаасан байх нэ. За тэгээ яг ийм арилжаа хийсэн байх нэ. Нэг тухайн үеийн скриншот 10 цагийн үед тий 22 цаг. За дараачих нь алтан дээр харилжаа. Алтан дээр бол ийм арилжаа хийсэн байна. За хэрвээ харж байгаа бол 5 сарын 24 тий 24 оны 5 сарын 24 өглөө 9 цагт. За энэ ID-г би хизээ явуулсан байна. За санаж залуусаа даваа гаргийн минь алтан дээр break-even here гэх break-even-ийг тавьж байна. Өглөө 10 цаг 46 минутанд тий. За тэгээд би энэ арилжаанд орсноос хойш орсон цаг дээр маань 7 цагийн туршлагын шилбэлцсэн байна. Орсон гэж найдаж байна гэдгийгсэн. За тэгээд одоо энэ дээрээс бол 25% хаалаа одоо яасан ч ашигтай иймэрхүү менеж бидрийг авардаг. За арилжааныхаа менежийг одоо хэрхэн хийхийг бол мэдгүй хүмүүс байвал тайлбарлаж өгсөн байна. За ерөнхийдөө бол нэгдүгürt entry хийсэн. За тэгээд 50% close энэ 50% close хийсэн. За тэгээд үлдсэн 25% нь энэ дээшээ сэтрэхэд хийсэн. Тэгээ энэ дээр break-even хийлээ гэж хэлсэн. За тэгээд break-even хийлээ гэж хэлсэн чинь энэ болохоор 1 цагийн график гэхгүй сая 15 минут. За тэгээд break-even хийлээ гэж хэлсэн. Break-even зохилгүйгээр TP хүржээ. За дараачих нь дахиад алтан дээр харилжаа. За энэ бол бас мөн адил 1 цагийн time frame. За одоо би ингээ ухрааж хараад олоод энэ дээр орсон юм а гэдгийг ингээд харуулж байгаа байхгүй. За тэгээ яг тухайн үеийн за ID энэ яг тухайн үеийн ID 5 сарын 14-ний 1 цаг 59 минут те 1 цаг 59 минутанд ID явуулсан байна. За өдрийн мэнд guys алтан дээр 1 минутын чарт 4 цаг дээшээ 15 минут доошоо байгаа 1 минут доошоо ирэхээр short scalp шалгана эндээс те. За энийг харьцуулаад харах юм бол энэ өсөлт чинь одоо энэ өсөлт гэхгүй 1 минут дээр. За тэгээ эндээс доошоо орно гэсэн эндээс доошоо орсон байна тийм үү. За тэгээ TP тэнд гэсэн TP-гээ тэнд авсан байна. За яг энэ дээр ингээд орсон зураг нь байна тийм үү. 5 сарын 14. Одоо энийг бол өөрчилж чадахгүй шүү дээ. Тэгээд та Telegram дээр ингээд өөртөө ингээд дээшээ гүйлгээд харангуут ингээд он сарч ингэж гарч ирдэг байхгүй юу. За тэгээд
Дахиад энэ харахад 5 сарын 14-нд ингэж орлоо. Яг ингээд ороод ийм явцтай байна. Орц амжсан гэж найд 1 минут илэрхий доош эргээд явлаа штэ гэд би тэгсэн. За тэгээ энэний reply дээр бол тэг хүмүүс бол бас дагаж орсон байгаа байхгүй. Тэг ингэж дагаж орсонд нь бол вау ингэж итгэлтэй дагаж орсныг харсан чи ойлгох нэ тэг ингээд би энийг ч үнэгүй хийжсэн штэ. Тэгээд нэг ч хүнд ингээд нэг ч гэсэн хүнд ингээд тосолж байгаа бол үнэгүй юм хийж байгаагийн төлбөрний нэ гэд ингээд хэлжсэн байна. За тэгээ энд бас нэг хүн дагаж орсон гэж байна. За тэгээд дээрэс нь дахиад энд нэг хүн энэ бэби гэд хаягтай хүнтэй дахиад ингээд дагаж орсон байна яг эндээс. За тэгээд дагаж ороод дахиад энэ дээрээс ч нэмсэн байна. За вау ямар мундаг юм бэ гэж. За ингээд ийм арилжаанууд байна. За энэ сайн арилжаа тий. За дараачих нь Евро USD. Евро USD дээр ийм арилжаанд орчээ. 5 сарын 24-нд тий. 5 сарын 24-нд ийм арилжаанд орсон байна. За энэ 5 сарын 24-ний ID яг би за энэ 5 сарын 27 гэж тий. Тэгээд тэрнээс дээшээ өгсөн байна. За энэ дээр ямар ч edit байхгүй. Ер нь бол та хэд хараарай. Edit айгу цөөхөн бичсэн байгаа. Зүгээр бичиг үсгийн алдаагаар зассан edit-үүд байгаа, мессежүүд байгаа. Зүгээр яг ингээд та манай Telegram руу ороод ингээд хараад дээшээ гүйлгэх юм бол ихэнх нь edit-гүй текстүүд байгаа. За тэгээд за энэ бол энэ дараачих нь харилж өмнөх харилцааны энэ евро байсан биш те. Энэ дээрээс одоо ингээд long орж болохоор байна гэсэн. За тэгээд өөрөө long орсон байна. Эрсдлээ ороод орж болно гэсэн орсон уу? Та нар юу орж гинөө эсвэл би болох уу гэдээ яг нэг жоксон маягтай. За тэгээд энэ дээрээс орсон энэ скриншот нь байна. За тэгээд энэний дараа 5 сарын 28-нд энэ арилжаан чинь 5 сарын 24-нд орсон шүү дээ. За тэгээд энэ 5 сарын 28-нд болохоор одоо энэ break even болгоорой гэд би ингээд хэлж өгсөн байна тийм үү. За тэгээд энэ break even болгосон бол break even зохиогүй байх нэ. За тэгээд яг тухайн үед бол Euro USD break even зөөсөн гэд би ингээд бичсэн байна. Хараадах нэг хүмүүс Euro USD унна гэдэл ах шиг өстэй. Хүмүүс ер нь бол нэлээд олон хүмүүс унна гэжсэн. Тэгээд миний хувьд бол өснө гэж харсан. Тэгээд TP сайхан хүрсэн. За энэ болохоор GBP аваад stop loss өгсөн арилжааны таамаг байна. За ер нь бол нэг 10% та юм 10-15% та stop loss зогсон шүү заяа. Тэрийг та хэд өөрсдөө гүйлгээд тарчих. Би яг зүгээр TP авснуудаа л харуулна шүү дээ. 10% та л байгаа stop loss зогсно. За энэ дээр ч гэсэн байна. Одоо энэ чинь 6 сар байхгүй юу? Euro USD дээр Euro USD алтан дээр сайхан харилцаа хэлээ. Алтныг удаа stop loss 2 удаа break even-ээс харуулгаа олон survive хийж чадсан бол та ялжээ гэсэн үг шүү гэдэг ингээд оруулсан байна. Stop loss энэ бас цогтөг үе зөндөө байгаа. За тэгэнгүүт за энэ бол GBP USD-ийн арилжаа байна тий. 5 сарын 30-ны арилжаа байна. За ийм арилжаа хийж өндөрсөн. За энэ дээр яг stop loss зогсон юм шиг харж байгаа. Гэхдээ одоо хоошоогоо хараад ойлгоно. За эхлээд яасан бэ? За энэ 5 сарын 30-нд ингээд бүдгэрсэн байна. За 5 сарын 30 хүү GBP USD гэж хэлээд би GBP USD-д ингэж арилжааны ID өгсөө. 15 минутынхаа лаваа өвчсөн ч яахан харзана гэсэн байгааз. Өөрөөр хэлбэл энэ 15 минутынхаа лавыг энд ингэж өвчсөн ч би харзана гэсэн баггүй. За тэгээд сүүлийн 1 сарын лаа хааглаа. Ингээд харзан сайхан л явлаа. Харзан азна гэж хэлсэн. Тэгээд сайхан л явлаа тий. Өөрөөр хэлбэл яг энэ үед ингээд сайхан явлаа гэж. За тэгж байгаа буцаад ороод ирсэн. За буцаад ороод ирсэн бол хүмүүс break even болсон байхаа. Гэхдээ миний хувьд бол стил болоогүйсэн. Дээш явна гэсэн итгэлтэй байсан учраас stop loss аваад хайцсан. За тэгээд 6 сарын 3-нд тий 6 сарын 3 гэж байгаа. Энэ 6 сарын 3-нд би ингээд гараагүй шүү гэдгээ ингээд харуулад явсан. Тэгээд дээшээгээ TP зогсон. 4 цагийнхаа хаяг хөвдө TP зогсон. За GBP USD юм байна. За энэний дараа дахиад алт. За алтан дээр бол одоо ингээд ийм дээшгээ нэг юм доошоо нэг юм жижиг арилжаанууд орсон. За энэ бол 1 цагийн тайм фрейм байна. За он сарын харах юм бол 6 сарын 24-ний 6 сарын 7-ны өдрийн 5 дахь өдөр байсан байна тий. За энэ дээр бол би эхлээд яасан. Эхлээд за эндээс ингээ орлоо гэд ингээ өгсөн. За 1 минутын чарт шүү. За тэгээ бүтцээ өвчлээ stop loss нь энэ ингээд ID-нуудаа өгсөн. За тэгээ энэ зүүнний үзүүр барьсан байна тий. Ингээд эн чинь болвол за энэ дээр нүрээ 50% хаасан байна. Тэгээ эн чинь бол маш бага риск дүр яваартай арилж байгаа хгүй. Тэгээд бүхэл бүтэн long дээр бол эн чинь нийт орсон латныхаа 50% авсан 400 пипний арилжаа тий. За тэгээ үлдсэн 50% нь stop loss болсон. За тэгэнгүүтээ бүтэц эвдрэнгүүт араас нь шууд short орсон арилжаа. Энэ байна тий. За араас нь шууд short орсон арилжаа. За энэ чинь screenshot-тай хамт байна. Эндээс орсон. Яг эндээс орсон тий. Ингээд доош орсон. TP-г бол яг энэ чи авах ёстой чиг дээр авсан. Цаашаагаа хол унсан ч гэсэн яг авах ёстой чиг дээр авсан.
За тэгээ юу болсон бэ гэхээр long 50%, 400 пип үлдсэн 50% stop loss, short бол 100%, 500 пипний тип явсан. Энэ бол survive те. Survive хийж чинь за тэгээд ашигтайч гарч ийн нийт swing юу ч те. За гэсэн ийм арилжаа өгчээ. За тэгээд тэрний дараа бол за яг энийг бол би хэлж ID-га өгөөгүй өөрөө орсон арилжаа. За тэгээд нэг ийм арилжаанд бас орсон. Энэ харж байгаа бол 6 сарын 11-нд те. 6 сарын 11-нд ингэж орсон байна. За та хэд энийг бол ерөөс ингэж өөртөө дээшлүүлээд ингэ гүйлгээд үзчихсэн. Яг хөө ингэж хамаагүй бахан чаднууд бичиж хагаад одоо өнөөдөр хойноос нь ингэ скриншоттоо эдитлээд байж болно шүү дээ. Гэтэл энэ дээр бол эдит медит гэсэн байхгүй байгааз тэрийг сайн анхаараа үзье. Тэгээ худлаа хинч ингэж чадна өдр гэж яриад байв. Энэ 6 сарын 11-нд ингэж ийм арилжаанд оржээ. Тэгээ зүүнний үзүүрлөөр байх юм гээд тухайн үед бол бас айгүй онгодтой арилж исэн үе бас байх нь байна. За тэгээд энэний дараа бол алтан дээр бас дахиад арилжаанд оржээ. За энэ саяын шорт ч юм нөхгүй. Дөрөвчин шорт ч юм. За тэгээд тэрнээс хойш би энэ дээр юу гэсэн байна. За одоо эндээс хамаагүй шортлж болохгүй guys. Эдит байхгүй гоц. Дахиад өсөлт ороод ирэх магадaltaй. Эндээс хаяа ивдэхгүй бол 23.05 орчмоос хаяа ивднэ гэсэн байна тий. За тэгээ үгүй бол лав ивднэ. Өөрөөр хэлбэл энэ 23.05-аас long орно. Stop loss зөх юм бол short орно гэсэн үг байхгүй. За тэгэнгүүт яасан байна. 23.05 дээрээ ирсэн байна. Тэгээд хаяа ивдсэн байна тийм үү. За тэгээд тэрнийхээ дараа бол тий өглөөний минь what I say би юу гэж хэллээ гэж байна тий. Ингээд ийм арилжааны айдиа өгчээ. За энэ маань доошо үргэлжлэлээ заяа. Энээс хоошоо энэ дундуураа штэ. Энэ дундуур одоо энээс өмнөх үе энэ үе байхгүй. Энэ үе дээр би хэрхэн арилжаанд орсон одоо ингээд бас харуулж байна тий. За 6 сарын 12-ны 21 цагт 3 дахь өдөр байсан юм тийм үү. За энэ харж байна уу 6 сарын 12-ны 9 цаг 24 минут 21 цаг гэсэн үг шүү дээ. За яг ингээд эндээс шорт орлоо шүү. За орсноо манайхаа. За одоо орсон бол ингээд ашигтай болчлоо 50% аагаарай гэд ингээд айдианууд өгөөсөн байна. Тэгээд ингэж явсан байна. За тэгээ эндээс гараарай гэд. TP бүр орсон байж эндээс гараарай гэж. За тэгээ яг дагаад орох юм бол одоо гарах боломжтой байсан байж шүү арилжаанаасаа ч гэсэн тий. За тэгээд тэрний дараа дахиад энэ дээрээс орсон тийм үү. Дахиад эндээс нэмж байгаа байхгүй. Дахиад эндээс нэмж байгаа. За энэ нэмсэн арилжааг харъя л та. 23.1182 тий. 23.1182. Нар чинь сэл 23.1182 голтон дээр тий. Жүүн 13 6 сарын 13 тий. За дахиад зүг ярьлаа. 50% close дөө. За ингээд цайн цагаар нэмээ шорт орсон ингээд орлоо. За тэгээ энэ арилжаа маань ингээд үргэлжлээд яваад байгаа байхгүй. Ингэж үргэлжилж яваад. За тэгээд таамаг биелүүгээ дуусчих тий. 7 цаг 47 минутанд ингээд дуусчих. За энэний дараагийн арилжаа алтан дээр 6 сарын 12-ноос хойшоо 12-нд нэг ийм арилжаа. Тэгээ дараачийн 16-нд нэг ийм арилжаа барьсан байх нэ. За тэгээд тэрийг хэдүүлээ харцгаая. За 6 сарын 12-нд Жулай 12 тий. За энийг та яг давхар Telegram руу ороод ингээ харж болно шүү. Тулгаад хараарай. Одоо энийг эдитэлцэн гэдэг ойрлоод авах бай тий. За hi guys баярын мэндэ. 6 сарын 12-нд ингээд long орчээ. За дараа нь энэ болохоор за эндээс бол би нэг маржин шахаж туршиж үзсэн тий 24.35.68. 24.35.68 тий. Энэ хэд вэ? 24.35.68 эндээс long орсон байх шүү. За ингэж long ороод маржин шахаж long орсон. За луунаг дуурайж үзвээ. Маржин 50-аас багасаад 2-3 арилжаа дундаас нь хаагдж байдаг боё юм аа. Дундаас нь ингээд 50-аас бага болчоор ингээд арилжаанууд 1-2-оор бас хаагддаг байгаа байхгүй. За тэгээ ингэж турч үзсэн байна. Өөрөөр хэлбэл эндээс яг long орсон. За энэ болохоор 7 сарын 16 тий. 7 сарын 16. Энэ бол 7 сарын 12 байсан. Энэ 16 байх нь шүү дээ. За энэний дараа түрүү энийг ярьсан тий. За энэний дараа дахиад алтан дээр оржээ. За энэ бол маш гайхалтай арилжаа болсон. За харж байгаа бол 7 сарын 26-ны өдөр 23.67 25 гэдэг ханшин дээр орсон байна тийм үү? За энэ ханшин дээр орсон байна. За ингээ харах бол 7 сарын 26-ны өдөр 23.67 25-аас орж байна тий. За энэ бол маржин шахалт биш зүгээр бүс үс гэж баярлж байгаа байхгүй. За тэгээд энэ маань бол одоо энэ хүртэл ингэж явсан. Ийм арилжаа болсон байна. За тэгэхээр энэ бол нэг хол яваагүй байхад нь би энэ ID-г өгсөн байгаа байхгүй. Энэ чинь одоо юу гэсэн үг шүү дээ. Энэ хай чинь
Энэ хай гэсэн үг шүү дээ. Тэгэхэд бол нэг холдог багт нь би энийг өгсөн, хойноос нь орох боломжтой байсан рискээ бариад тий. За. За тэгээд дараа нь болохоор дахиад дундаас нь энэ хавцаанаас нэмсэн арилжаа харуулсан байна. 2367 тий. 2367 гэдэг чинь энэ хавд гэсэн үг шүү дээ. Энэ хавд би дахиад нэмсэн биш энэ хавд. Дахиад нэмсэн арилжаа. Ингээ харуулжээ. За энэ маань бол бас мөн адилхан 7 сарын 26-нд 4 цаг 2 минут бүр цагийн тааруулж үзэх юм бол тэгээд тааруулаа үзчихгүй. За тэгээд дараачих нь за энэ бол бүр маш гоё харагдана, ойлгомжтой харагдаж байна шүү дээ. Энэ дээр бол би ингэж штэ. За евро USD. Алтан дээр би ийм ID өгсөн байна. Мэдээ гаргаж ирсэн байхгүй. За дээшгээ шууд явбал эндээсээ доошоо rejection аван доошоо унах юм бол эндээсээ дээшээ шууд явна гэж би хоёр юм тамга гаргасан. Нийт дагуу одоо би энд хэлсэн ба шүү дээ. Тэгэнгүүт эндээс rejection авсан байна уу? Авсан байна. Эндээс support авсан байна уу? Авсан байна тий. Яг хоёр тамга хоёулаа бийсэн байна гэсэн үг байхгүй. За тэгээ би энэ дээр бол мэдээ ямар гарахаас үл хамааран эхлээд хаашаа явж болно. Гол нь хаашаа яваад хаанаас ирэхэд нь хаанаас орох вэ гэдэг нь л чухал байгаа байхгүй. Дээшээ нэгсэлгүй байх гэж бодсон. Доошогоо сэтэлжүүлэлт ирчихтэй явна гэж бодсон. За гэхдээ ерөөхдөө аль нь ч байсан гэсэн эндээс rejection аваад ийм уналд орж ирнэ. Эсвэл эндээс support аваад ийм үсэлд орж ирнэ гэдгийг л би мэдчихсэн байхгүй. За тэгээд хэрхэн орсон вэ те? За эн чинь бол 7 сарын 26 тийм үү? За энэ 7 сарын 26 таар чинь те. За ханш нь 23 73 66 гэж байна те. За энэ дээр бол нөгөө юугаа position түлээд зураагүй байна. Амарсан ингэж оржээ. За тэгээд араас нь хойноос нь ингэж нэмжээ гэсэн үг. Энэ арилжаан дээр. За тэгээд сүүлд нь нэмсэн арилжаа нь бол өөрөө маржин шахалтын арилжаа байсан. За энэ бол 7 сарын 30-нд байна те. Дахиад нэг маржин шахаж үзлээ ер нь эвгүй маа гэж те. За энэ дараа сүүлийн үеийн маржин шахсан арилжаануудын бичлэгийг одоо та бүхэнд хүргэж зав. За энэ бол 9 сарын 8 сарын одоо энэ оны 8 сарын 31-ний өдрийн одоо маржин шахалтын арилжаа байхгүй. За тэгээ хэдүүлээ харъя. За 8 сарын 31-ний өдрийн маржин шахсан арилжаа бол нэг ийм явцтай байсан байх. За одоо харж байгаа бол энэ сэл нээсэн байсан позишнууд маань ингээ хаагдж байгаа хгүй нэг нэгээр. За тэгээ баланс нь бол нэг 10-аас 10 доллартай байна да 10 доллар. За тэгээ юу н кредит нь 30 доллартай байсан нийлээд equity-ийн 40 гүй. Кредит нь 20 тэгээ нийлээд equity-ийн 40 гэсэн. За ингээд сэл дарж байгаа. Бусаа доошоо ирэхэд нэмээд нөгөө ашгаараа сэл дараад байгаа шүү дээ. Одоо ингэж маржин шахдаг гэдэг ингээд одоо маржин шахтаа илүү туршилттай болж эхэлж байна гэсэн үг байхгүй. За тэгээ энэ ч өөрөө 10 доллароос 260 доллар хүртэл одоо ашигтай байсан арилж байгаа байхгүй. За одоо энэ харах юм бол ийм ашигтай байж байна те 74 доллар. 74 гэдэг чинь 10 чига 74 болчихоо гэхээр дээрээсээ буцааж ингээ ашигад аваад байдаг байхгүй. Дээдлэх арилжаануудыг хаагаад яваад байдаг байхгүй. Тэгээд ирэхээр ингээ баланс чинь томроо яваад байна те. Өөрөөр хэлбэл бас маржины орон зай олгож өгч байгаа байхгүй энэ арилжаанд. За ингээд арилжаа явж гин буцаа дээшээ явж ирлээ. За дахиад дээшлэнгүүт нь нэмээд орно. Энэ угаасаа ерөөсөө энэ хүртэл явах шаардлагатай тийм одоо хөдөлгөөн байсан байхгүй. За ингээд 80 доллар болсон байна. Нийт equity 160 доллар болсон байна тий. За эндээс дахиад сэлүүд дарсан байна. За дахиад энэ дээр сэлүүд дарсан харж байна уу? За энэ бол яг гоё оройн сэл даралт байсан тий. За ингээд 41 долларын ашигтай 80 долларын баланстай ингээд явж гин. За тэг үргэлжлүүлээ сэл дарсаар байгаа юм ерөөсөө. 0.1-ээр шүү дээ. За энэ бол баг 2-3 цагийн бичлэг би ингээ 2-3 минут болгоод багсгацсан байгаа. Та гоё төвчээртэй үзэрэй тий. За ингээд 80 долларын баланстай 70 долларын ашигтай явж байна тий. За ингээд дахиад гоё доош оноо дараад ирж байгаа байхгүй. За ингээд 95 100 212 equity нь болж байна тий. За тэгээ типик бол ерөөхдөө бүр энэ доор хараад исэн. Тэгээ тэр тэнцэнэ бүр дараа нь хэдэн цагийн дараа ирсэн. За эндээс дахиад сэл нүдсэн байна. Тэгээ доош явсан байна тийм үү. За ингээд нийт 296 болж байна. Тэгээ дундаа 150 долларын. Баланс нь 150 хүртэл нэмэгдсэн. 10-аас 150 хүртэл нэмэгдээд тэгээ яг одоогийн байгаа шигтэйгээ нийлээ 262
Баланс 262-т болоод ингээд дууссан маржин шахсан арилжаа байна. За энэ бол 8 сарын 31-ийн хараа. 8 сарын 31-ийн шөнийн 1 цагт. Баггүй. 31-ээс 9 сарын 1-ний шилжих шөнө гэсэн үг. Эсвэл 30-аас 31 ч юм уу. За тэгээ саяын арилжааны одоо энэ trade history-г нэгэд үзэх юм бол ийм болж харагдаж байна, тийм үү? За дараачих нь энэ 9 сарын 3-ны 7 цаг 58 минутын арилжаа. Энд дээрээс бас дахиад sell margin шахсан. За ийм арилжаа хийсэн байх. Ийм арилжаа тий. Ийм арилжаа хийсэн байх. Энэ харж байна 9 сарын 3-ны 18 цагийн candle-ийг харуулсан ба шүү дээ. За тэгээ эндээс бас дахиад дээшгээ одоо маржин шахахад хідэн арилжаанууд бол ингээд дундаасаа гарсан. За тэгээд нэг 4-5 арилжааны үлдсэн хойноос нь ингээд дахиад сэлэнүүдэд өгч байгаа байхгүй. Одоо ингээд нөгөө нэг ашигтаа оронгууд маржиных нь хувь нэмэгдээл тэгэнгүүт тэрийг нь ашиглаж сэлээд хараад байгаа гэсэн үг шүү дээ. Ойлгож байгаа шүү дээ. За ингээд энэ сайхан унаа хөвсөн байна. Үргэлжлүүлээ сэлцээрээ дагаа сэлцээр байгаа байхгүй. За ингээд тэгээ бас дундаас нь ашиг авангууд нөгөө equity биш баланс нь буцаж нэмэгдээд ингээд яваад байгаа гэсэн. За ингээд энэ арилжаа бол 10-аас 170 200 орчим долларын арилжаа болсон. Ер нь бол 230 ч хүрсэн. Тэгээд нэг жижигхэн дээш огцом нэг ганцхан жижигхэн candle-аас болоод 170-тай хаасан санагдаж байна. За 193. За 205. За ийм арилжаа болжээ. За дараачих нь энэ бас маржин шахах туршилттай байсан. За энэ бол хизээ байна. 9 сарын 5-ны 18 цаг өнөө. За энэ 9 сарын 5-ны 21 цаг шүү дээ. Энэ 11 цаг 31 минут гэж байна. За энэ дээр 9 сарын 5-ны 23 цаг 23 цаг 11 цаг шүү дээ. За эндээс long оржээ. За энэ long орсон ханш маань хэд байна? 250483 тий. Энэ 250483. Эндээс long орсон бохгүй. За тэгээд ийм скриншот хийсэн байна. Энэ маань дээшгээ шууд огцом явсан байна. За тэрний дараа за энэ бол одоо ерөөсөө саяхных штэ. Энэ бол юу вэ гэхээр энэ бол одоо энэ арилж. Энэ биш. За энэ бол нөө мэдээний үеэр харилж байгаа хгүй юу? Нэг CPI болсон шүү дээ. CPI болсон. CPI за жорой. За та хэд өөртөө харуулад харж байгаа. Энэ арилжаа бол одоо ингээд явсан арилжаа юм. Энэ арилжаа чи үргэлжилж байгаа байхгүй юу? Тийм энэ арилжаа чи үргэлжилж байгаа 9 сарын 5 те. Энэ арилжаа чинь одоо энэ арилжаа байхгүй юу? CPI гараад доошоо нэг зүү хатгаад тэгээд дээшгээ явсан. Энэ арилжаа байхгүй юу? Тэр хатгсан зүүн нь болохоор энэ. За тэгээд 25, 23, 55, 25, 27 хүрч явж байгаа. За TP энэ дээр харжсан одоо ингээд энийхээ дараа ашиг авч байгаа. Эн чинь болохоор бүр өмнөх одоо энэ орсон арилжаа чи өөрөө $30-тай арилж байсан байхгүй юу? За тэгээд тэрийгээ барьж хагаад сүүлд нь CPI гарахад ингээд нэмээд явсан. Тэр нь ингээд дундаас нь бас аваад явсан. Төрөөчих шиг адилхан. Тэгээд тэр нь баланс нь 108 болоод ашиг нь болохоор хэд болсон байна? Ашиг нь 325 нийтээ $516 тий. За ийм арилж авсан. Энэ дээр бол би ерөөсөө энэ унахын ч мэдчихсэн, огцом унчаад буцаад дэше явна гэдгийг ч мэдчихсэн. Энэ дээр би бүр эндээс short арилжаанд орсон гэж. За тэр яах вэ? За тэгээд одоо энэ болохоор хамгийн сүүлийн арилжаа. Энэ хамгийн сүүлийн арилжаа буюу яасан бах нь. Энэ ч нөөрөө саяны 9 сарын 24-ний арилжаа байхгүй. 9 сарын 24-нд би эндээс орсон. 26:39-с sale орсон байх нь шүү дээ. Энэ харж ивэл 26:39-с яг оройг нь барьсан. Энэ болохоор миний нөгөө хилээдс орой барьдаг аргаараа барьж байгаа байхгүй. Энэ 26:39-с sale ороод
За тэгээд 26 25 хүртэл ингээд явж байна. За тэгж жагаад энэ нь болохоор 26 33 7 1-ээс дахиад 2 сая дарсан байна тийм үү. За энэ маань болохоор энэ аахгүй 26 33 7-оос дахиад 2 сая дарсан. За ийм хоёр арилжаа хийсэн байх нэ. Хамгийн сүүлд энэ тэгээд тэрнээс хойш би энэ нөгөө бичлэг хийх гээд ерөөсө чарт одоохонд хараагүй явж байна. За ийм байна. Тэгэхээр одоо иймэрхүү үр дүнгууд байна аа. Тэгээд одоо миний хувьд бол одоо ийм арилжаа хийсэн. Тэгээд одоо энэс илүү би одоо юу харуулах вэ те. Тэгээд хичээл эхлэхээр угаасаа айдиа энтер өгөөд явна шүү дээ. Яг энтэйг адилхан. YouTube дээр ч би айдиа өгж исэн. Одоо энэ Telegram дээр ч айдиа ингээд зөндөө өгсөн байгаа байхгүй юу? Яг хөө тэгээд би олон хүнд хүргэж чаддаггүй. Тэгээд угаасаа олон хүнд хүргэж сонирхолж байхгүй. Зүгээр л одоо ерөнхийдөө юу гэх юм. Би үнэхээр л хурж чадж байгаа хүнд үнэхээр туслаа явъя гэж бодож хийсэн. Яа тэгээд энэ нөгөө коммент дээр ирж байгаа асуултууд байна л да. Одоо яг тэр тухай хэдүүл ярилцъя те. Одоо ингэж байгаа. Тэгээд үнэ багасгачаач гэсэн юмнууд ирж байна. За тэгээд live trade хийгээд үзүүлчих гэж байна. За тэгээд заавал ерөөхдөө live trade хийж үнэ багасгах гэдэг дээр бол үнэ багасгах дээр бид хоош live trade хийчих гэдэг дээр бол угаас тэртээ айдиа энтер хичээл гэсэн дараа өгөө явна вебинар энтер хийгээд явна шүү дээ. Тэр тал дээр бол тэгж ойлгоцгоё тийм үү. За тэгээд заавал сургалт хийх хэрэгтэй мó одоо тэгээ энэ аргаараа өөрөө гоё ингээд ашгаа хийгээд яваач гэж байгаа байхгүй. Тэгээд тэр хүмүүсийг нэг юм ойлгох байхгүй. За юу вэ гэхээр би яг одоо тайлбарлаж байна. Одоо ингээд хүн тэгээд ингээд сураад ингээд олж мэдсэн өөрөө ингээд эрэл тайгуул хийгээд зөндөө ингээд олон жилийн турш судлаад ингээд олж мэдсэн зүйл ингээд хүмүүст ингээд мэдүүлэхийг хүсдэг юм байна л да. Хүсдэг байгаа байхгүй юу? Ягаад вэ гэхээр одоо ингээд хэцүү цаг мөчтөд тулгарх бүрдээ хүн бусад хүмүүс ч гэсэн яг ийм хэцүү цаг мөчтөд тулгарч байгаа тэдэрт ингээд тус болох юмс одоо надад яг ингээд хилээд өгдөг байсан бол яг ингээ хилээд өгдөг байсан бол байсан ч болоосоо гэж яг ашигтандаа орсны дараа тэгж бодох ч юм уу тийм бодлоод ингээд зөндөө төрдөг байгаа байхгүй. Яг ингээд хилээд өгсөн бол би алах байсан да тий энтер гэж боддог. Тэгээ хэцүү үед ингээд хүн ингээд хэрэг хэцүү үеийг туулах тусмаа за одоо миний л хувьд хэцүү шүү дээ. Бус хүмүүсийн үед амархан ч үе байж магадгүй. Яг өөрийнхөө хувьд ингээд илүү хэцүү үе болгоныг туулах одоо тэр момент болгондоо тэр чигээрээ би ингээд өөрөө чадчихвал бусдад ингээд тусландаа гэдэг ингээд бодогдоод байдаг юм байна. Та нар ч гэсэн яг үндэ тэгж бодогддог шүү дээ. Би өөртөө ингээд амжилтанд хүрч юм бол аландаа тий бус хүмүүст ингэж тусландаа тэгж тусландаа гэж толгойд төр чинь зурс гэдээ ороод ирдэг шүү дээ. Мэдж л байна би. Угаасаа бүх арилжаас тэгдэг байхгүй. Тэгэнгүүт яг ингээд яг хэцүү үед маань өстой ингээд хэлээд одоо яг хүмүүсийг хэцүү үед би яг ингээд хэлээд өгөндөө надад яг ингээд хэлээд өгчих юм бол өгөх юм байсан бол би алах байсан да гэж ингээд амар боддог байсан. За ийм байна. Тэгэнгүүт тэг ингээд цагаад тулаад за одоо ингээд ерөнхийдөө ингээд болчихж байгаа юм байна. Би ингээд энэ зүйлийг ингээд ойлгоод ингээд эхэлчихэж байгаа юм байна. Ашигтандаач ороод эхэллээ ингэчлээ гэд яг ингээд хэл бодоод хүмүүст хэлж өгье гэхээр яг үндэ би амар хохирч байгаа байхгүй юу. Одоо яг цагаад болохоор ингээд яг энэ бодлоо ингээд биелүүлэх гэхээр одоо ингэж хичээчээд за яг бос хүмүүсийн үед миний хичээл зүтгэл юу ч биш байж болно л доо. Тэгээ миний хувьд болохоор ингээд би амар хичээсэн байхгүй юу. Тэгээ ингэж хичээчээд ингээд чамд ямар чагнал байхгүй мó гэдэг бодол төрдөг заяа. Зөндөө хичээчээд ах чинь тэгэл би хүмүүс ингээд цаагаад өгөөл хүмүүс амар гоо ашигтай харилцал ингээд чамд ямар ч ашиг байхгүй мó тий. Тэгвэл би өөр ашигтай бай. Тэгээд бас хүмүүст ингээд цаагаад хүмүүст ингээд зааж өгөх юмудаа заагаад тэр хүмүүс ч гэсэн ашигтай бай тий. Тэгээ ийм л хөлбөр дээр тогтдог байхгүй. Тэгэл би яг тухайн үед бодож байгаа байхгүй. За мөнгөчин тэр бас тухайн үед хичээлийн үнэтэй ороод идэг гэсэн ийм л учиртай байна да гэж л бас ингээд хойно л эргцүүлж ойлгож байгаа байхгүй. Та гэдэг чигсээ одоо сургалт орохгүй тэгээ өөр ашиг хийгээд яваач энэ гэж хэлж байгаа чи ойлгож байна. Ашигтаа ороогүй болохоор чи тэгэж хэлсэн. За тийм байна. Тэгэхээр ингээ би ингээ шагнал байхгүй мó тий гэж бодогч юм. Тэгээ тийм ч болохоор тэгээд би өөрийгөө бол ингээд давхар ингээд шагнаж байгаа нь бол энэ ихгүй ойлгож байна. Би өөрийгөө бас давхар шагнах хэрэгтэй. Намайг одоо чи ингээд үнэхээр мундаг зүй тогтлоллоо, үнэхээр арга барил оллоо гэд түр намайг шагнахгүй шүү дээ. Чи ч шагнахгүй тий. Тийм болохоор би ингэж байгаа байхгүй юу? Ийм л учиртай. За тэгээд арай хитрхи их ярьслаа. Тэгээд ийм учраас би үнэ буулгахгүй $299 хэмжээний үн цэнтэйгээ байна. Тэгээд яг хөө бүртгэл бол яг ингээд одооноос эхэлж байна. 10 сарын 1 буюу дараа 7 хоногийн 2 дахь өдөр хүртэл үргэлжлүүлээд 3 дахьаас нь эхлээд бол ингээд хичээлээ эхэлнэ. За тэгээд хичээл авах хүмүүс нь Telegram дээр за хичээл авъя гэдгээ бичээрэй. Миний нэг юуны доор нэг постны доор бичээрэй. За тэгээд би тэндээс нь хувь чатуудаар бичээд Google Form бүглүүлээд хичээлээ ингээд
төлбөр аваад хичээлээ эхлүүлээд явна. За тэгээд ийм л тэгээд яг уу авч чадахгүй хүмүүс нь одоо тэрлүүц ямар ч тач би тусалж чадах хүмүүстэй туслая. Сэтгэл гаргаад 1 жилийн хугацаанд хэдүүлээ хамтдаа хичээцгээе. За тэгээд анхаарлын төвч явдал баярлалаа. За баярт.